Өдрөөс нь хали байна. Дараагийн мэдлэгтэй тавтан морил 2025 оны хамгийн сүүлийн бичлэг болгоод Австралид 6 жил амьдрахдаа сурч авсан, ойлгож авсан хамгийн чухал зүйлийг таад давуулцъя гэж бодсон. За хамгийн ихнийх нь болохоор асуулт асуугаасаа хизээч битгий байгаарэ. Асуулт асуунаа гэдэг бол аюул надад хэцүү зүйлсэн баггүй. Өмнө нь одоо Монголд амьдарч байхад за эсвэл ямар нэгэн хүнээс ингээд юм асуунаа гэдэг нэг тийм сонь айцтай. За тэгээд хамгийн их айгаад байдаг юм байсан юм юу вэ гэхээр тэр хүн намайг юу гэж бодож бол гэдэг айцтай. За тэгээ хоёр дахь нь болохоор ерөнхийдөө л энэ асуулт гэдэг юм дээр хизээч ам юм бэлтгүй байсан. Ингээд тийм үү тэгтийн үү гэл ингээд асуугаад олоо мэдчихээ хооронд заавалч өөрөө буруугаар хийдэг ч юм уу те. За эсвэл ямар нэг юм одоо ажлын юм дээр ч юм уу ингээд асуулт асуугаал болчих аюу олон тийм асуудлаас өөрийгөө одоо зайлсхийж болох байтал ерөөс асуулт асууж чаддгүй байсан. Асууж чаддгүйгээсээ болоод аюу олон юмн дээр алдчихсэн. Дөнгөж одоо Австралид ирээд энгийн одоо цэвэрлэгээ хийж чадах хөтөлтэй тоос орох чи яаж ажиллаулдаг вэ гэж асуухгүйгээсээ болоод дараа нь одоо тэгээд одоо муу цэвэрлсэн байж гэдэг юм үү. Тиймэрхүү асуудал бүр энгийн асуултаас асуулээд би энэ ажлыг хийж чаднаа. Надад ингээд энэ ажлыг даатгаач гэж асуух асуултыг хүртэл юусч чаддгүй байсан. Тэгээд одоо бол асуултыг маш сайн асуудаг болсон. Одоо хинээс санаа зовлтгүйгээр хинээс ч одоо зовхгүйгээр өөрийнхөө төлөө асуултуудыг маш сайн асууж сурч байгаа. Тэгээд дээрэс нь асуултаа маш зөв асууж сурч иж яг зөв одоо нэг юм гол мэдгээд байгаа юм олж авч чадах юм байна гэдгийг бас аюулсаа ойлгоод байгаа. За дараагийн энд гадаадд амьдраад одоо олж авсан хамгийн том хурамчтай зүйл нь юу байсан бэ гэхээр ямар нэг юм яагаад ингэж байгаа юм бол гэж ухаж бодох. Ер нь бол би Монголд ахта өмнө байхдаа яагаад энийг ингэдэг юм бол яагаад ингэж хийж байгаа юм бол гэж юусоо ямар нэг юм бодохгүйгээр угасаал ингэж хийдэг. Угасаал ингэж хийдэг гэдэг тийм бодолтой явдаг гэсэн. За одоо бол би ингээд яг яагаад ингэж хийж байгаа юм бол яагаад тэгж хийж байгаа юм бол те яг яагаад ямар гол зорилготойгоор юм хийгээд байгаа юм бол гэдгийг аягүй сайн одоо асуугаад тэгээд тэрийг учрыг ойлгоцсныхаа дараа ямар нэг юм хийх юм бол хин нэг хүн гэдэг юм бол хин нэгэн хүний хэлсэн юм яагаад гэж асуугаад тэгээд тэр нь үнэхээр одоо чиний боддог юмтай те нийцчих юм бол одоо гэдэг үргэлжлүүлж тэр үнтэй одоо нэг тийм прожектор ажиллаж байж тийм үү те тийм үг юм хийдэг болсон. Тэгэхээр яг яагаад гэдэг одоо хийх гэж байгаа юмныхаа утга учрыг ойлгож иж хийж гэдэг юм те. Одоо жишээлбэл хүмүүс нөгөө нэг юм гарахны замд орсон гэж ярьдаг штеп. Тэр мэрийг чинь би яг яагаад тэгж байгаа вэ? Яагаад энэ ажлыг хийж байгаа вэ гэж өөрөөсөө асууж иж одоо тэг хийж байгаа юмдаа утга учрыг олж сурч байгаа байхгүй юу? Тэгэхээр хийх гэж байгаа юмныхаа хийж байгаа юмныхаа утга учрыг олж мэдэх. Яг яагаад хийж байгаа. За дараагийн бизнес хийгээ за бас бол маш олон ажлууд хийж үзээд ингээд сурч авч байгаа юм бол үгүй гэж хэл сурах байсан. За тэгээд эхэндээ бол ингээд маш хэцүү хин нэг хүн юм асуугаал за одоо тэгээд өгч ингээд өгч гээл тэгэхээр хүн болгонд заа гэж хэлдэг. За тэгэхгүй бол болохгүй юм шиг санагдаад идэг. За энийг тэгээд яг яаж сурсан бэ гэдэг юм бол маш олон удаа үгүй гэж хэлж ижлэгээс сонх юм билээ. Түүнээс эхний удаад үгүй гэж хэлэхээр үнэхээр санаа зовно хэцүү байна. Айгу олон юмуд бодогдно. За одоо бол би яг ингээд бизнес дээр ямар нэгэн бүтээн ярьж байгаадаа ч гэсэн те танах тэгээд өгч гэхээр одоо үнэхээр чадахгүй юм бол үгүй манайх тэгдвэ ингэдвэ үгүй. За ингээд дээрэс нь одоо бизнесийнхаа тал дээр ингээд маш олон юмнаас өөрсдөө одоо асуудал орохоос сэргийлж чинь за тэгээд хувь хүнийхээ зарим нэгэн тал дээр ч гэдэг юм уу те одоо хин нэг хүн асуугаа тэгээд өгч ингээд өгч гэх юм бол те үнэхээр чадахгүй хиймээр байгаа үгүй гэдэг юм уу үгүй гэж одоо зөрөгтэйгээр хэлж сурч өөрийнхөө цагийг одоо хэмээн сурах те цагийг ингээд аягүй тийм үр дүнтэйгээр нөхөд яг үнэхээр ингээд зарцуулмаар байгаа хиймээр юм байгаа юмдаа зарцуулж чадчих байгаа. Тэгэхээр дараагийн юм бол үгүй гэж хэлж сурах. За тэгээд энэ нь бол суралцсандаа маш баяртай байна. Одоо ямар нэг юм болох бол яг өөртөө ихтэйгээр зоригтойгоор үгүй гэж хэлээд за өөрийнхөө одоо цаг зарцуулмаар байгаа зүйлдээ засуулж чаддаг болсон. За өөрийнхөө хиймээр байгаа юм хийж чаддаг болсон. За тэгээд дараагийн одоо Австрали хүмүүстэй ажиллаад гадаад хүмүүстэй ажиллаад бас суралцсан юм юу гэхээр Монголд одоо миний хувьд бол нэг ийм хандлага байгаа. Тэгэхээр нэг хүн чи одоо мартсан байгаа юм чи тэгээгүй мүү гэхээр ингээд тиймээ би мартсан уучлаарай ингээд тэгсэн гэж хэлэх зориг байхгүйгээр ингээд юм худлаа ярих гэдэг тэр хүнтэй аргалах гэдэг. Надад нэг тийм хүн цаан юм уу да одоо ингээд бусад хүмүүс ингээд харахад ийм юу ажиглагдаад байдаг байхгүй юу? Одоо бусад ингээд гадаад хүмүүс одоо ажиллахаар өө sorry би ингээд мартсан юм а гэд хэлж чаддаг. Манайхан ингээд би болоод яадаг вэ гэхээр яана тэгж хэлхээсээ санаа зовоод тэгсээ ингээд үнэнээ хэлхээсээ санаа зовоод тэр хүнээ ингээд нэг тийм шалтак тооцгоод зүгээр худлаа хэлэхэд тэгээд байдаг. Тэгэхээр одоо бол би ингээд үнэхээр мэдгүй байгаа юм аа sorry би нэг уучлаарай би ингээд мэдгүй байна. Уучлаарай би тэгс юм аа. Уучлаарай би өнөө ингээд мартаад тэгс юм аа гэдгээ ингээд үнээр нь хэлж сурах. Тэгээ тэр хүн тийм зоригтой байх гэх юм уу тэр тал дээр ингээд аяга бас сурж авсан. Тэгэхээр дүнгиж бас ингээд гадаадд ирсэн хүмүүс ингээд бас жоохон айцтай байгаад байдаг. Тэгээд бас тэрэн дээр тийм хөөтл байсан байж магадгүй миний хувьд бол тэгэхээр
Зүгээр л одоо ямар нэг алдаа гаргасан байх юм бол тэрийг 100% алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд би ийм алдаа гаргачлаа. Би энийг яаж засахгүй дараагийн удаа ингээд энэ алдаа гармаар байна. Ингэсэн тэгсэн гэдгийг ингээд сайхан тайлбарлаад хэлээд зорчих. Тийм одоо чадварт суралцсан. Тэгээд энэ бас айгүй хэрэгтэй чадвар гэж бодогдож байгаа. За тэгээд 25 онд миний бичлэгүүдийг үзсэн маш их баярлалаа. 26 онд илүү чанартайгаар илүү одоо мэдсэн сурсан одоо сурч байгаа зүйлсээ та хэдтэйгээ бас хуваалцсанаа. За ер нь бол хиймэл оюун ухааны талаар, AI-ийн талаар сурж байгаа, суралцж байгаа, бизнестэй хэрэгжүүлж байгаа, яг өөртөө хэрэгжүүлж байгаа одоо сонин сурсан юмнуудаа та хэдтэйгээ бас хуваалцаад явна гэж бодож байна. Тэгээд ингэж бичлэг хийхээр бас хувийнхаа хувьд маш сайн хөгждөг юм байна. Заримдаа бас бичлэг хийх цаг хугацаа бас хомс байсан үе байлаа, бичлэг хийж чадсан үе бас байлаа. За тэгээд бас ингээд үнэхээр хуваалцмаар байсан үедээ бас бичиж чадаагүй үед бас байлаа. За тэгээд 2025 үнэхээр сайхан жил болж өнгөрлөө. Маш сайхан гоё юмнууд бас тохиолдсон. Үнэхээр яг голоо зорилтуудаа маш сайн хийж чадсан жил байсан. За тэгээд бүгдээрийнх нь 2026 онд амжилт хүсье, амжилт бүтээлгээр дүүрэн байгаарай. Сансан зорьсон бүх болгон юм биелэх болтугай. За тэгээд 2026 оныхаа бичлэгээр уулзлаа. Баяр таа.